Эрхэм үзэгчдээ Монгол Яс Монгол уламжлалаа дээдлийн оройтой Баян Монгол нэвтрүүлгийн маань ээлжид дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр бид Баян Монгол нэвтрүүлгээ NBHD телевиз болон Орхон аймгийн Баян өндөр сумын засаг дарганы хамгаан газартай хамтарч хийж байгаа. За тэгэхээр бидний яг одоо сууж байгаа өргөө бол Монгол Яс заншлын цогцлбор. Эндээс бид бүхэн маш олон дугаарыг та бүхэнд бэлтгэн хүргэж байгаа. Тэгэхээр бид дараагийнхаа зочдыг та бүхэнтэйгээ уулзуулахад бэлэн боллоо. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За бүгдээрээ хоорондоо танилцъя. Бас энэ ширээн дээр ингээ маш олон үндэсний маань хөгжмүүд байна, тийм ээ, хөгжмийн зэмсгүүд байна. Мэдээж хэрэг бидэнтэй уулзж байгаа хүмүүс бол энэ хөгжмийн үүсэл гарлыг мэднэ. За мөн энэ хөгжмийг ард түмэнд түгээн дэлгэрүүлж байгаа их үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа ийм хүндтэй хүмүүс байгаа. Тийм учраас эхний ээлжинд бас манай үзэгчдтэй өөрсдөө танилцуулах уу? За намайг Тогтхон Шимбол гэдэг хүн багмаа. Би Баян аймгийн Бугт сумын Ураанхаа хүн. Энэ Эрдэнэ тод Орхон аймагт 1981 он сэрээр салгаж ирэл Эрдэнэ төлөвлөлтөй хувь заяа олж 14 он 9 сар хүртэл Белаус ирж хагаад тэгээд одоо гавьяаныхаа амралтанд гарсан. Үүний хажуугаар бол одоо энэ ардын урлаг одоо энэ уран сайхан гэдэг юмд олон жил явсан. Тэгээд одоо энэ миний зүүн гарт сууж байгаа энэ соёлоо шанзны хүн энэний хоёр буурал бол одоо өнөөдөр энэ хоёр сайхан буурлыг бол би дагж тэр хоёр буурал намайг дагуулж олон 1988 оноос 11 он хүртэл олон удаа язгуураас авахлаад ардын урлагийн наадамд олон удаа явуулсан. За тэгээд энэ цуур гэдэг хөгжим бол миний одоо жинхэнэ одоо их хөслөн болсон тийм хөгжмийн зэмсэг байсан. Манай Ураанхаа одоо энэ чинь манай эртний өмнөх 194 он хүнний гүрний савхуулаад одоо уламжлалтаа тийм хөгжмийн зэмсэг байдаг. Миний өгш бол одоо 5 дахь үеийн цуурч хүн байсан. Монголын Ураанхаа одоо алдарт цуурч Наран цогт гэдэг хүний шав байгаа маа би. Тэ. Энэ миний баруун гартал сууж байгаа хүү бол одоо миний шав бас 18 оны одоо ардын урлаг тэр хүйдөлөө ходог тусан наадамд очиж одоо цуураар бас одоо мөнгөн шагнал аваад ирсэн хүү байгаа. Одоо хүүгийн сэтгэлийг бас дамжуулах уу? Наа хөрөлт толгойд сурна гэдэг. Би 16 онд юу яжсэн? Цуур анх сурч байсан. Тий. Тэгээд 18 онд юунд ч тэмцээнд ороод мөнгө авч ирсэн. 16 оноос хойш хичээлж байгаа гэсэн үг үү цоор хөгжмөр? Тий. 16 оноос хойш. Тасралтгүй. Тий. Сонирхолтой журмаар. Хаяа төглөхгүй. Яг яагаад энэ цуур хөгжмийг сонирхож тоглох болов? Энэ манай өвөөтэй холбоотой. Энэ манай өвөө цуур хөгжим тоглодог хүн байсан. Тэгээд би өөрөө аюу сурахыг хүссэн бохгүй. Тэгээд анх 3 дахь сургууль дээр цуурын дугуйл явж ийн гэхээр би очиж сурч байсан. Би бол Ховд аймгийн Харьяат Бөхчулууны Соёлмаа гэдэг хүн юм ба. Тэгээд үндэсний хөгжмийг бол ер нь одоо яг багасаа гизлэх нь хашаа зөвөр мандлин гитарыг бол би 3 настайгаас эхлээд сураад гитар тоглож сураад 2 ахтай гитар зааж өгöd тэрний дараа миний 2 ах хөгжмийн зохиолч болсон баг. Тэгээд ятаг шанз энтриг бол Эрдэнэтэд ирсэн хойноос сурсан. Тэгээд зөвөр өөрийнхөө сонсголоор сурсан л та. Одоо энд бол манай үндэсний хөгжим гэхээр энэ их л байгаа миний аавын хийсэн өөрийнх нь гараараа хийсэн хөгжим. Тэгээд тавшуур байна. Тэгээд би миний тоглодог шанз ятаг гэсэн хөгжмөнүүдээ аваад ирсэн байж байгаа юм. Тэгээд энэ Ихэл гэхээр таны аав хийсэн гэсэн үү? өөрөө хийсэн миний аав. Тий. Одоо энэ бол танай гэрийн одоо уламжлалт хөгжим байх нь шүү дээ. Өвлөгдөд хадгалагдаа явж байгаа. Харин эхлийг би бол одоо өөрөө тоглож чадахгүй л байгаа юм л та. Яг энэ ингээ харахаар морин хууртай их төстэй юм. Тий. Энэ их би нөгөө нэг хуур хийдэг хүнээр хийлгүүлчихэд. Тэгээ энэ толгой юуг нь болохоор аав өөрөө яг зорж хийж ирсэн. Би өөрөө мэддэг байхгүй. Миний хажууд хийжсэн юм чи. За тэгэхээр таны хувьд бол бас яг энэ хөгжмийг өвлөн тээх болон сургах тийм үйлсэд бол бас өөрийн гэсэн хувь нэмрээ оруулаад явж байгаа юм шүү дээ, тийм үү? Тий.
одоо нэг мөнгөс сар чуулгын хөгжимчин хийдэм л да би. Тэгээ ерөнхийдөө энэ таньдаг найз нөхдийнхаа дүүнэр ах дүүнэр хүүхдүүд сурах гэд бас ирдэг. Тэрэн дээрээс шанс манзаал тоглож яана гэхээс шин. Тавшуур бол одоо нэг их сурах гад сүйд болоод их юм байхгүй шүү. Тэрээс л хоёр утсан дээр өнгө оруулаад тэгээд яг өөр аяа тоглож болно тий. Их л болохоор энэ анх бүр үүсчихсэн түүхэн ийм юм байгаад байгаа. Нэг ядуу хүү ээж агаад нөгөө хүү чинь айлын зарц хийгээд явж агаад нэлээд том болоод тэгээд өөрөө эстэшээ явж амьдрахаар болдог аахгүй. Тэгэхдээ нөгөө баян айлд нэг муу дааг өгч явуулсан байгаа. Тэгээд тэр нөгөө дааг нь том болоод нөгөө залуутайгаа байсараад нас өндөр болоод одоо хөвгшрөөд морин одоо нөгөө байгалийн чамаар өгөхгүй юу. Тэгээ нөгөө хүү маань уйтгарлаад нөгөө хөө чинь хард сууж агаад толгойнхын нарсын энэ ингээд яагаад энэ одоо их би энэ хуурны их би хийсэн юм шиг. Тэрэн дээр яаж агаад тэр модны ороод суужсэн байгаа юм л да. Тэр модноос аваад энэ дээдийн ишин хэсгийг хийгээд толгой гэж. Тэгээ одоо нэг юу яах юмсан. Адууныхын сүүлнээс нь аваад энэ хоёр утас ингэж хийгээд чих хийгээд ингээд дуурах чадахгүй гайхаад ингээд суучсан чинь одоо энэ одоо яавал дуурах юм бол гэдэг ингэж гад хойноос нь нэг том хоёр гар гарч ирээд энэ утаснаас нь базаад авсан баг. Энэ хуурных нь. Тэгээд энэ одоо нөгөөх чинь ингээд харсан чинь том сармагчин. Тэр сармагчингийн гар давирхаад байсан байна л та. Нөгөө модонд яаж идэх учраас. Тэгээ нөгөө давирхаа энэ дэр нь яачаар нөгөө хуурн дуураад эхэлсэн байна. Тэгээд хуурч гэж одоо эхлэн нөгөө хөгжмөн дуураад эхлэхгүй юу. Тэгэхээр нь ингээд нөгөө дуургаад нөгөө чинь ингээд юу яасан. Нөгөө сармагчин чинь баярлаад бас нөгөө хөгжим дуураад унтахаар нь баярлаад биелгээ шиг тэм хөдөлгөөн хийж эхэлсэн баг. Тэгээд ер нь биелгээний хөдөлгөөн тэрнээс үүссэн гэж үздэг. Тэгээд зоргоор замнууд өнөөдөр их хэрэг болсон. Халагдаад ерөөс цэргээс Улаанбаатарт 3 жилийн цэрэг алуу ачаад нутагтаа хараагүй. Энд Эрдэнэт нэг сайхан газар хот байд юм байна. Бас Эрдэнэт их том үйлдвэр байдаг гэж хүн над хэлээ. Тэгээд шууд Эрдэнэт ирээд тэгээ би чинь 3 жилийн дараа дахиад 6 жил болчиход хань жилтэй болоод том хүү маань сууж явахд Эрдэнэт очижсэн. Тэгээд одоо насаараа вилоз ирсэн да. 34 жил 8 сар вилоз барайл. Тэгэл 14 оны 9 сард тэтгэвртэ гарцсан. Энэний хажуугаар бол урлагаар олон жил явсан. Олон жил явсан. Хамгийн анхны орж исэн тэмцээн байна. 1988 оны 6 сарын язгуур урлагийн наадам. Эдний аав ээж хоёртоос явж ирсэн. Тэр анхны медалийг их уянтай хүмүүний цагаан дээл дээр одоо тухайн ардын дуугийн чуулганд хайсан дээр Бадраа гэдэг тэр агуу хүн зүүж ирсэн. Одоо энэ байна. Тэгэл тэрнээс хойш одоо тэр энэ агуу хүн тэмд ийм зүүж өгсөн нэг хоёр тусдаа эдний тэр агуу их хоёр сайхан өвгөн ив дагж явсан. Тэгээ олон жил ардын урлагийн наадамаар явлаа. Цуурын агуу их одоо айдан сонсхын миний багш чинь 5 дахь үеийн цуурч байсан. Тэгтээ би бол багшийн хэмжээнд дараа байхгүй шүү дээ. Одоо сурах хэмжээнд. Тэгтээ бас нэг хүүхдүүд сурах маягтаа ингээл бас юм үлдэхгүй болохгүй шүү дээ. Буур багш одоо тэнгэрээс харж байгаа бах. Язгуур урлагийнх нь анхны наадамд ороход нөгөө энэ малгай хувцсан манай ээж хайж өгчсэн. Тийм. Миний тэр тоорч анхны дээл хувцсан. тэрийг эдний ээж урлж өгсөн байдیں۔ Цагаан дэвэл мэвэл. Энэ бол 11 оны ардын урлагийн наадамд одоо манай орон хажууд нь гэлийг левел гэдэг байхгүй юу? Малгай малхаа гэнэ. Энийг бол одоо өрхөөл малхаа гэнэ. Ааха. Тий. Бас өөр нэр шиг. Өөр нэртэй. Тий. Нутгаар өөр нэртэй гэдэг юм билээ. За тэгээд энэ агуу их багш нь тэнгэрээс харж байгаа бах. Одоо эдний аав ээж хоёр ч гэсэн тэгэхээр цуур усаар ханддаг, адуу цуур усаар ханддаг гэж байгаа. Тэр яасан гэсэн чинь нэг Сэлэнгийн аймгийн одоо нэг нөхөр ярьсан адуугаа хураагаад нэг бураанхаа цуглж өгөхгүй бол дуулаа ороод ороод цуураа татсан цуглаад ирж ирсэн гэж байгаа шүү. Миний багш тэр алдарт цуурт наран цогцдог хүн бол юу гэж хэлжсэн бэхтэр
энэ ч морины сүйднээс ингээ уучаад айлд очиод хүүхд гардгүй айлд очиж тоглохоор нөгөө хүүхдтэй болдог гэсэн гэж байна. За энэ уранхан биелгээ гэхээр мөргөл биелгээ байдаг. Ардын жижигсэн самдчлагоо одоо Монголд анх тавьсан. Цуур гэхээр цуурын яг одоо эхний одоо том уртын дуунч тийм шүү дээ, тийм ээ. Альц нутагт. Тэгэхээр цуурын хамгийн одоо том аядан эхэлдэг одоо тэр том аядан бол тэр Эвэн голын урсгал гэж байдаг. Хүмүүс заримдаа буруу зүрээр яриад байдаг. Эвэн гол энэ гэдэг энэ чинь юу вэ? Тэр нөгөө бас урд зүгрүү ороод энэ болохгүй тэр гэдэг. Тэгээд дараа нь та тэрийг тоглоод Эвэн голын урсгалыг тоглолцоод дараа нь ямар ч аядан тоглосон болно. За энэ уранхан одоо цуурын яг одоо найрын ихний дуу гэдэг шиг аян энэ Эвэн голын урсгал. За одоо би нэг уранхан ураа тийм ээ. Ураа дууланцал уранхан төмөн гэж одоо эртний дайнд бичигдсэн судар бичиг тэмдэглэгдсэн байдаг. Цуурчин 3 даралтай байна шүү дээ, тийм ээ. Нэг хүн өөртөө анхаармаар нэг юм юу байна гэхээр нөгөө энэ доод өнгийн нус төр энэ хоолоогоор өөрөө цаанаас нь гаргана. Давхар нэг хөөмөө шиг. Тэгээд доод өнгө нөгөө хоолоогоор солино. За бас таны шав байгаа юм чинь шавтайгаа хамтраад бас. Одоо энэ дүү бас их юутай юмд их тийм авсан. Юмыг түргэн авдаг. Тэгээд яг нэг бас нэг нааданд очиод энэ чинь бас нэг урлын наадмаас 2018 он тийм ээ. Хөд болоо удагч тус наадмаас очиод медаль зөөгд ирсэн. Би дүүдэх баярлалаа. Тэр агуу их миний одоо цуурын багш тэр өвгний уурлын ач хүү тэр хүний суурь болон зэрэг Наранбатчны бид нар уранхан хоолойны шугам 2 удаа ирж авчирч энэ цуурын сургалт явуулсан байхгүй. Тэндээ шалгарч үлдсэн эрхэм одоо дүү юм. За дүү юу тоглох ямар ая тоглох шин? Морины өвдөлт үлд юм.
ингээд сонсохоор л нэг юм цаанаа ингээд гой хүнгэнээл их гой сонсголонтой сонсогдд юм байна. Энд ингээд бас өөр хөгжмөд байгаад байгаа. Эднийг бас тоглуулж үзүүлмээр санагдаад бах юм. Тэгээ энэ чи юу лээ? Аман хуур уу? Энэ хулсуур бас энэ чинь одоо 1000 гаруй жилийн түүхтэй. Эртний одоо хүннүү өгөрнүү үеийн малталтаас гарч ирсэн. Анхных нь одоо гараад одоо бид нар хулсуур гэдэг юм тийм. Анх энэ чинь тэг гарч ирээд одоо манай урлаг судлаач юу гэж нэр өгсөн гэдэг хэл уур гэж нэр өгсөн байдаг. Тий, хэл уур гэж. Тэгээ энэ би саяхан хийсэн юм аа. Тэгээд дуу жоохон муу гэхдээ яг нэг ард түмэн бас нэг сонсох юм байна тийм ээ. Хэлний цогтго гэдэг юм л да. Өөлөөр. Тэрийн нөгөө битээ энсгаар яваад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө давхар нь цээжин сөхөл та. Тий. Игч бас бидэнд тоолж үзүүлэх үү? Өрөөсөртэй госигээ дөрөвчөрн нийлэдэтэл дөрвөн зүгийн хашуудыг нахал затал бигичээ нандо хора 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 аман арзэрнаарсан заргахта захан харуула дуутай захчин түмэн икэлтэй зоо битээ хора 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 хора. Энийг бүрэн мартцсан байж одоо чамайг хэлэхээр санаанд орлоо. Манайх ч 80 онд Эрдэнэтэд ирсэн байхгүй юу. Тэгээд 83 онд бид нар нэг энэ аймгийн захиргааны дэргэдэх гэр бүлийн 5 дэлбээ хамтлаг гэж байгуулагдаад энэ Эрдэнэт хот ар ханга булган ингээд тоглолт хийгээд ингээд явж байсан. Тэгээ нөгөө тэр тоглолтонд болохоор манайх ч нөгөө ах トゥ нар бүгдээрээ нөгөө гитар тоглолт, мандолин тоглолт, илүүттэй хөгжим тоглолт гэсэн. Яг үндэсний хөгжим тоглож байсан хүн байхгүйсэн байхгүй. Ах маань лимб тоглолт. Тэгэл нөгөө чинь за Одоо өөрөж ярилцсан үгэлж. Агуу их цэнхэр нүцгийг зохиосон хөгжмийн зохиолч Инх Тайван гэдэг хүн. Одоо энэ ах шүү дээ. Тэгээд тэр яг урд нь нөгөө үндэсний хөгжмөний хэсэг оруулах шаардлагатай болчихгүй юу. Тэгэл хүчээр нөгөөч нь нэг шанц олж ирэл за чи энэ дээрс энэ өнгнөөс аваад ингээл сонсож байгаад яваадах гэл ингээд надад шанц байруулаад суулгацсан. Тэгэл ядг өнгийн дагуулад ингээд явсараад би шанц тоолоод сурчиж байгаа. Тэгэл тэрнээс хойш нь ятгах шанц ингээд товшуур тэр мовшууртад ингээд хөгжим сураал эхэлсэн л дээ. Сонсголоор сурцсан. Нот авахгүй шүү дээ. За энэ миний өөрийн товшуур байгаамаа. Энэ зэрний арсаар царлсан байдгийг. Бид хоёр одоо нэгэн хол яваад ирсэн. 2003 онд олон улсын наадад ард урлагийн наадад Балгаар яваад ирсэн. Төрсөн төвшөр юм байгаамаа. Хоёо өнөөдөр бас миний их сэтгэл хөдлөж байна. Соёлотойгоо бас хэдий одоо 2 гурал миний багш гэсэн одоо бурхны оронд явж очсон. Тэр их агуу улсад бид нар ч юм уу л дээгээд өнөөдөр одоо бас ард түмэнд одоо нүүрээ харуулах гэж байгаа бид нар бас баяртай байна шүү дээ. За эрхэм үзэгчдээ Монгол яс Монгол уламжлалаа дээдлийн урайтай Баян Монгол нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүхэнд хүрлээ. Тэгэхээр бид өнөөдөр ардын үндэснийхээ хөгжмийг түгээн дэлгэрүүлж байгаа маш гайхамшигтай сайхан бүтээлүүдийг туйравдаг ард олонныхоо хүндэтгэлийг хүлээсэн маш хүндтэй хүмүүстэй уулзлаа. Монгол ёс заншлын цогцлбороос бидний ярилцлага хүрч байна. Тэгэхээр дараагийнхаа нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай.